За энэ удаад хэдүүлээ мессеж авах бүстийг сурцгаана. За энийг болохоор одоо чатаар холбогдож захиалга өгөөрөө гэж бүслэхэд илүү тохиромжтой бичлэгэн дээрээ ч юм уу контентын дээрээ чатаар холбогдож захиалга өгөөрөө гэд чатаар хариултаа явуулаад мэдээлэл өгөөд захиалгаа баталгаажуулдаг. Тийм бүст хийхэд ер нь бол Монголд хамгийн тохиромжтой бүст нь мессеж бүст байдаг. За энийг хэдүүлээ сурцгаана. За эхлээд fb.com.p Ads Manager руу орно. За тэгээд create дээрээ дараад engagement гэдгээ сонгоод үргэлжлүүлэх гэдгээ дараад manual-а сонгоод үргэлжлүүлэх. За мэдээж дээр нь борлуулалт мессеж нэрээ өгнө. За тэгээд төсвөө өмнөхдөр хэдүүлээ lifetime-аар daily-гээр сонгогдсон билүү. За энэ нь бол хамаагүй. За lifetime $70 гэдгээ сонголоо. За next дарлаа. За борлуулалт message set. За энэ conversion location гэдгээ хэдүүлээ messaging apps гэдгээ сонгоно. За тэнгуүтээ page сонгоод page эндээсээ сонгочихно. Доош нь гүйлгээ бусад тохиргоонууд яг адилхан бүснийхэн дуусах хугацааг дарлаа. 4 сарын 15-нд дуусна. За цагаа нэг 22 болоход 10 минутаар хойшлуулчихна. За дуусах цаг бол хамаагүй. За нэг оройн 9 цагт дуусах. За ингээд тохируулчихна. За үндсэн нөгөө нэг аудиенсийн тохиргоо маань бол нөгөө use saved audience гэдгээ сонгоод ингээ оруулчихна. Тэгээд next. За энэ дээр нөгөө алдаа маань харагдчихэв. Ийм алдаа гарч ирээд идэг. Та Instagram-а холбоно уу гэсэн. Энэ дээр бол хэдүүлээ Instagram гэдэг дээрээ дараад use Facebook page гэдгээ сонгочихно. За тэгээд ad setup хэсэг маань гараад ирнэ. Эндээсээ мэдээж дээр нь дараад use existing post гэдгээ сонгоод select post гээд бүслэх постоо сонгочихно. Тэгээд үргэлжлүүлэх. За тэгээ нөгөө нэг мессежнийхаа тохиргоо хэдүүлээ энэ дээр edit template дараад засчихна. За эсвэл энэ use existing дээр дараад энэ хуучин хадгалсан байгаа. Өмнө ашиглаж исэн мессежний тохиргоонууд маань шууд гараад ирнэ. За ингэж хийснээр хүмүүст маань одоо бичлэгийг маань үзэж явах явцад ийм чат ирнэ. За энэ яагаад ер нь бол энэ борлуулалтанд хамгийн тохиромжтой байдаг вэ гэхээр engagement дээр бол яг хүмүүс тэгээд нэг авъя гэсэн хүмүүс бүгд комент дээр дугаараа бичээд ах нь бас ер нь багавтар байдаг. Тэгэхээр чатаар дугаараа явуулах ч юм уу эсвэл шууд чатаар холбогдоод асуух юмнуудаа асууцсан зүгээр байдаг. Гурван төрөл байдаг. Нэг нь engagement-ээр хийж болно, нэг нь messenger хийж болно, нэг нь дуудлагаар хийдэг. Гэхдээ дуудлага ер нь бол хамгийн үр дүн муутай гэж үздэг. Манайхан чи ярихаас илүүтэй ингээл нэг жижиг сажиг юм өдөржингөө Facebook-аас зар хараал залгаад ийн гэж байхгүй шүү дээ. Зүгээр мессеж send message дээр нь дараад send message дээр нь дараад тэгээд нэг асуугаа зураа юм асуугаад захиалах юм захиалаад авах юм аваад явцсан ер нь бол яаж ч утсан хамаагүй амар байдаг. Тэгэхээр мессеж тохиргоог бол ингээд хийчихнэ. Мессежээ тохирууллаа. Эндээсээ постоо сонголоо өмнөх юмнууд нь бол ер нь адилхан. Тэгээд publish дарчихна. За ингээд мессеж тохиргоотой бүстийг ингэж хийнэ. За дараагийн хичээл рүү ороо.